Энэ бол үндсэн хуулийн бол хамгийн том бас ахиц дэвшлийн нэг. Үндсэн хууль эхлэхдээ байдаг Монголын бүх ард түмэн гэж байдаг тийм. За тэгэхээр энэ бүх ард түмэндээ хүрэхгүй байсан асуудал байсан уу гэвэл байсан байна. Ягаад барайл бичгээр уншиж чадахгүй байх гэдэг маань тэр 11,500 иргэний эрхэн шиг бас хөндөгдөж исэн тэр асуудлыг өнөөдөр байхгүй болгож өгөөд одоо ингээд Монголын бүх ард түмэн үндсэн хуулиа унших, үндсэн хуулиа мэдэж сахих эрхтэй болж байна гэсэн. Бид нар ямар эрхтэй бас ямар үүрэгтэй вэ? Үндсэн хууль маань биднэрт юу давуу олгож байгаа юм тийм ээ? Тэрийг мэддэг байх хэрэгтэй. Дээр нь би өөрөө энэ нийгэмд байхын тулд хувь хүн ямар үүрэг оролцоотой, ямар идэвхтэй байх юм бэ гэдгийг тэндээс харах ёстой гэж би иргэн хүнийхээ хувьд, эрх зүйчний хувьд бодож явдаг. Монгол улсын үндсэн хууль